Монголын сүүлчийн эзэн хаан Богд хааныхаа тухай ярих гэж бодлоо. Шүүдэр цэцэг пэйжээрээ дагагчдаа болон ер нь уншигчдаа Монголынхаа түүхийн талаар тогтмол ярьж гэж бодох боллоо. Энэ удаа цаг үеийн байдалтайгаа холбогдуулаад удахгүй 12 дугаар сарын 29-ний үндэсний эрхчлөөний хувьсгалын болох гэж байгаа болохоор үндэсний эрхчлөөний хувьсгалынхаа гол хүмүүсийн тухай цувралаар ярих гэж бодож байна. Ирээсийхэр бас их богинохон бах юм аа. Тэгээд энэ удаа нэг бичлэг хийсэн дээр юм уу гэж бодлоо. Тэгээд энэ удаа энэ үндэсний эрхчлөөний хувьсгалын гол удирдагчдын нэг бас чиглүүлэгчдийн нэг Монголын сүүлчийн эзэн хаан Богд хааныхаа тухай ярих гэж бодлоо. Намайг бага хахад ер нь одоо насанд хүрч том хүн болох хүртэлх хугацаанд Богд хааны талаарх ойлголт бол үнэхээр эсэргээр байсан. Би өөрөө хүртэл Монгол Улсын их сургуульд Монголын түүхийн хичээл ороод үндэсний эрхчлөөний хувьсгалын ялалтаар Богд хаан Монголын одоо хэмжээгүй эрхт эзэн хаан шашин тойрыг хослон баригч наран гэрэлт Богд хаанд өргөмжлөгдсөн тухай хичээлийг үзэж байхдаа хүртэл яагаад ийм төв түүнийг хаан болгох юм болоо гэж өөрөө дотроо их гайхажсэн. За тэгээд түүнээс хойш он жил өнгөрөх тусам бид хойноос Монголын түүхийг шинээр ингээд зохиогоод өгсөн. Зохиомл түүхийг аажмаар залруулад ингээд арчлын жилүүд эхлэхэд бидний ойлголт бүтэн ингээд 180 хэмээн иргэсний дотор би өөртөө Богд эзэн хааныгаа шинээр нээжсэн. Богд хааныг талаарх ингээд зөв ойлголт төлөвшүүлэхэд хамгийн их гавьяа авахсан хүн бол төрийн шагналт түүхч доктор Бацайхан гэдэг хүн байдаг. Миний хувьд 2011 оны үед хаа нөгөө хинтийн Баян Адрах суманд нөгөө хаттын өргөөний шав тавих ёслол нээлт хийх үеэр нутгийнх нь манай энэ нутагт одоо сүүлчийн Монгол төрийн сүүлчийн 2 том хатан төрсэн ийм шүншигтэй нутаг юм аа. Тэгээд шүүдэр цэцэг зохиолч маань хатны тухай роман бичдэг хүн болохоор манай төрийн одоо хатан эрдэнэ Дондов Долом хатны тухай зохиол бичиж өгөөч гэж хүсэлт тавьсан үеэс эхлээд Богд хаан их дагны хоёрынхаа тухай илүү их сонирхож судалж зөвхөн сонирхож судлахтаач биш бүтэн одоо зохиол бичгийн тулд энэ хоёроор өвчлөлтөл ингээд судалж эхэлсэн. Тэгээд ойлгосон юм маань бид нар 20 наснда яагаад ингээд Монгол биш хүнийг хаан болгох юм болоо гэж дотроо гайхаж эргэлзэжсэн асуултанд хариулт олж авсан. Тэр 1911 онд монголчин ерөөсөө манжид дагаар орсноос хойш өөр ингэсэн хаангүй төргүй болсон 260-70 жилийн турш анх удаа ингээд хаантай болоход хэнийг хаан болох вэ гэдэг бол өөрөө асар их маргаантай зүйлээс юм билээ. Тэгээд зөвхөн халах Монгол төдийгүй ер нь Монгол турхтан бурхны шашинтнуудын дунд асар их нэр хүндтэй шашны тэргүүнийг хаан ширээндээ залъя гэдэг дээр халахын 4 хаан нөлөө бүхийн ноёд ханд он тэргүүтэй энэ хүмүүс өөрсдөө санал нийлээд Богд хааныг үндэсний эрхчлөөний хувьсгалын дараа Монголын хэмжээгүй эрхт эзэн хаанаар залсан байна. Тэгэхээс өөр арга байгаагүй мэн гэдгийг ойлгож исэн. Энэ дотроос Богдын хамгийн дотны ойр шадар тэгээд өөрөө бас сахил санвартай хүн байсан Даалам Цэрэн Чимтэл хамгийн илүүтэйгээр Богдыг биш Алтан ургийн хүний хаан тавья гэсэн үзэлтэй байжгаад бусад хаангууд ижил тэгш эрэхтэй хаангуудаас хинээ тавих юм ямар ээлжлээд нөгөө зарим улсад нэг улсын хурл нөгөө парламентын гишүүд нь ээлжилж парламентын дарга хийдэг нэг улсууд байд юм билээ. Тэрэн шиг ямар ээлжилтэй нэш яг ижил тэгш эрэхтэй 4 хааны хинээ зөвшөөрөх үү тийм нөхцөлд тогтвортой бүгдийг ингээд байлдан дагуулсан хүн гэдэг нь тэр үед Богд хаан л байсан билээ. За ингээд Богд хааныг хаан ширээн залхаас өөр аргагүйсэн гэдгийг түүхэн нөхцөл байдлаар нь ойлгосон. За тэгээд тэр Богдыгаа хаан ширээн залъя гэдэг тэр сайн ноён хаанаас ахуулаад 4 хаан нь өөрсдөө санал нийлсэн гэдгийг уншаад тэр тухайн үеийн нөхцөл байдлыг ойлгоод би
Богд хаан л байх хэрэгтэй байсан юм байна гэдгийг ойлгосон. Нөгөө талаас би одоо 18-9 хүртэл надад байсан ойлголтууд тэр үед Богд хааныг авч үзчихснээр тодорхой хэмжээний сөрөг бодлоос байсан юм билээ л дээ. Нөгөө цэвэр Орсын уран бүтээлчд хийгээд Орос Сүхбаатарт одоо гардаг Сүхбаатар кинон дэр Богд хаан Маран Бламда ингээд даалгавар зэрлэг өгөөд Сүхбаатарыг хорлож алж байгаагаар гараад идэг. Гэтэл жинхэнэ төвхөн уншихаар ерөөсөө тэр Жанжин Сүхбаатарын хөвгөлт Богд хаан ямар ч хамаагүй Сүхбаатар Жанжин ч ямар ч альбан тушаалгүй болцсон хойноо ингээд уушигны хатгалгаар нас урсан гэдэг нь сүүлд одоо хүмүүс мэдэж авч ирсэн гэх жишээний. Тэгээд ер нь Богд хаан хэм бэ гэхээр саяхан бас нэг түүх сонирхдаг хүн Монголын түүхэнд нөлөө бүхий хамгийн их гавьяа оголсон хүмүүс гэсэн нэг тийм чагсаалт гаргасан хувь хүний үзэл бодол хэлээ л дээ. Тэрэн дотор нь Богд хаан багтааг байсан. Гэтэл 20 дугаар зууны Монголын түүхийн хамгийн том нөлөөтэй хүн бол 8 дугаар Богд хаа юм аа. Энэ нь одоо түүхийг судлах тусам улам тодорхойлж байна. Богд хаан гэж хэм байв. 1874 онд 5 наснда халахын газар шороон дээр ирж тухайн үед бол хаан болоог байсан тодорхой. Тэгээд 8 дугаар Богд гигантэнд залагдаж халахын шашны тэргүүн болж исэн энэ хүн тэр цаг үеэс эхлээд Монгол багшаар Монгол хэл, Монгол бичиг заалгаж тэгээд балчирхан Богд байсан биз дээ. Монголчууд болон сүсэгтнүүд багш нарынхаа хайр, ивэл дунд бөмбөрч жинхэнэ монгол хүн шиг ингээд монгол соёл, монгол сэтгэл зүрэхтэй болж өсөж торинсон. Ээж ойдов долон болон аав ах нар төрсөнд бол авсан хайдав гэдэг. Тэр гэр бүл тэр чигтэл ингээд Монголд ирж Монголд суурьсан. 17 наснда ээж ойдов долмыгаа алдаж үлдсэн бэлээ. Манай 8 дугаар Богд хаан одоо бага наснда бол Монгол төв бичиг хэлэнд нэвтрхий болж 8 Богд дундаас ер нь одоогийн 10 дугаар Богд хүртэл 10 Богд дотроос ганцаараа гавжийн дамжаа барьсан шашны эрдэм номд бол боловсрсан тийм хүн байсан юм билээ. Тэгээд ном соёлыг дээдэлдэг сүлд тэр шарав бэлжил ногоон ордныгоо байгуулсны дараа тэнд Монголд хамгийн том номын сан байгуулж Инх Амгалан хааны бодрол бичиг Ганжуур Данжуур гэх том судруудыг төвд манж хятад хэлнээс монгол хэл рүү хөрвүүлэх ажлыг өөрөө удирдахжсэн гэгэрл боловсролыг тэргүүлсэн юм хүн байсан. Яагаад ер нь шарын шашны тэргүүн атал ганцаараа Богдууд дотроос гэргээ авсан бэ гэдэг нь их сонирхолтой асуудал байдаг. Гэтэл тэр нь бол зүгээр нэг хувь хүн шашныхаа сахилыг зөрчсөндөө биш өөр олон улс төрийн шалтгаантай байсан гэж үздэг юм билээ. Их дарины түүхийг судлаад олон эрдэмтэн нутгийн хүмүүстэй уулзаад лам нартай уулзаад явж хахад энэ талаарх их нарийн сонирхолтой баримтууд байдаг. 1892 оноос манжийн төр суларч эхэлсэн. Тэгээ Богд бол олон улсын байдлын талаар асар их нарийн мэдээлэлтэй хүн байсан байна. Тэгээд манжийн дотор буюу Бээжинд өөрийн гэсэн юм тандуул маягийн хүмүүсийг их олноор нь одоо явуулсан. Тэнд байдаг Монгол сэтгэл зүрэхтэй өвөр Монгол сэхэтнүүдийг бас их мэдээлэл авдаг. Тийм байсан учраас 1891, 92, 93 оноос эхлээд ингээд манж даачаа улс бол бүрэн суларч Англи, Герман, Австри, Орос гэх мэтийн юм хүчирхэг өрний орнуудын нөлөөнд өөрөө орж эхэлсэн. Өөрөө колони байдалд аажмаар шилжиж эхэлж байгааг бол Богд асар их нарийн мэдээлэлтэй байсан учраас 1891-92 оны үед Шанзав Бадамдоржийг Оросын 2 дугаар Николай хаанд элчээр илгээж монголчууд бид удахгүй манжаас туурах тусгаар улсаа байгуулах юм сонирхолтой байна. Тэгээд бидэнд цэрэг зэвсгийн болоод бусад улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэсэн тийм элчээ илгээсэн байна. Николай хаан болон Оросын гадаад яамны сайд тэргүүтэй юм өндөр хэмжээний хүмүүс нь Шанзав Бадамдоржийг бол хүндэтгэлтэйгээр хүлээж авсан. Ингээд
та бүхэн хэнийг хаан ширээ залах юм бэ? Танад одоо хаан байхгүй үстэй гэж асууж исэн гэдэг. Гэт манай төлөөлөгчд Шанзав Бадрам орж тэр хүднүүд бид богд гэгэнд нэг хаанд залтнаа гэж тэр үед бас хэлж исэн байна. Гэтэл ялангуяа тэр Оросын гадаад хэргийн сайд нь тэр чин лам хүн бидтэй танаа богд бол хүрээний утагч штэ. Тэгээд хатан байхгүй. Тэгээд шашны хүн яаж хаан болох юм гэж амын таглаж исэн гэсэн тийм их сурвалж байдаг. Ингээд эргэж ирсний дараа ер нь цаашдаа манжин төрс солраад богд хааны өөрийнх нь айлтсанчлан аливаад цаг үгүй юм гэж үгүй гэхчээр Монгол улс ингээд ирээдүй ирж байгааг бүгд мэдэрчсэн байгаа. Ингээл богдыг хатантай болгох тийм санаа төрж эхэлсэн гэж үздэг. Тэгээд 1896 онд 8 дугаар богд гэгэнтэн богд Жавдан дамб амар эсгэлэнд хэдрөө заларч тэнд байдаг өөрийнхөө анх дугаар богд зам надрын шүтэн болсон шарилгууданд мөргөх болсон. Тэр богдыг амар эсгэлэнтэд залрах тэр бол тухайн үед асар том үйл явдал байсан. Зам зурх бүх хошуу ноёд болон ер нь Монголын хошуу ноёд энэ богдыг амар эсгэлэнтэд залрах бүхий л үйл хэргийг зохион байгуулах юм. Одоогийнхоор бол комисс байгуулж ардуудаас татвар говьчуур авч тэр зам зургийн бүхэл ажлыг зохион байгуулж ирсэн байна. Тэгээд тэр үед Хөвчин Жонон байсан хошуу ноён гүзэд бис цангалаг дурж гэдэг гүйлгээ ухаан сайтай тийм хүн байсан байгаа. Энэ хүн хатныхаа нэг тийм хамаатны бүсгүй Дунгама гэдэг эмэгтэйг дагуулж явж тэр амар эсгэлэнтэд очоод тэгээ цай гүнзгий зөвлөгөх нэрээр богдтой танилцуулсан гэж үздэг. Ингээд тэр үед бол 26 настай байсан 8 дугаар богд гэр зур ойр дотны хүмүүс нь бол агванлсан гэж дууддаг байсан. Богд агванлсан Хөвчин Жонон байсан хошуунаас ирсэн гарын уртай Монгол төвд бичиг үсэг гадралдаг ер нь шашны нэлээд мэдлэгтэй энэ бүсгүүтээ сэтгэл нийлж хүрээр дагуулж явсан. За тэгээд тэр үед бол арт иргэд сүсгтнүүдийн дунд амьд бурхан шиг хүндлэгдсэн залуу богдыг гинт гэргийтэй гэж хүмүүст харуулах бол боломжгүй байсан. Тийм учраас Дунгама гэдэг энэ бүсгүйг хүрээнд авчираад богдын багш хамт номын хаанд шав оруулж шашны мэдлэгийг дээшлүүлэх нэрийн дор одоо сахил хүртээгээд сахилын шинэ нэр нь Дондов дулам буюу Дондов лам гэдэг ийм аль алинаар нэрлэгддэг ийм сахилын нэр хүртээсэн байна. Тэгэд Дондог биш Дондов дулам эсвэл Дондов лам гэж яагаад гэвэл сүүлд архивд үлдсэн бичиг баримтууд дотор бол алтан навч дүрмжлүүд дээр дандаа Дондов дулам эсвэл Дондов лам гэдэг. Ингээд 1902 он хүртэл 5-6 жил нууцаар хангилж агаад ингээд богд гэгэндний дэргэд цагаан дарахын бүрэл ба тодорлоо гэж яг сүсэгтэй олны оюун ухаанд таарсан тийм байдлаар анх энэ Дондов дулмыг олны өмнө ил зарласан. Ингэж 8 дугаар богд 30 шүрсэн насандаа юм сүсэгтэй олны өмнө цагаан дарахын бүрэл ба гэдэг нэрээр ингээд гэргийтэй гэдэг нь тодорхой болж исэн юм түүхтэй. Энэ явж одоо ингээд эргүүлээд харахаар манжаас тусгаарлахад хэрэгтэй гэдэг юм гэргийтэй хаан болох бэлдсэн алхам л гэж одоогийн судлаачид үздэг байгаа. Ер нь тэр үед манж гүрэмч өөрөө солроод Солонгос, Хонконг гэх мэтийн эзэмшлүүд ер нь Англи, Япон энтерт алдаад эхэлсэн байсан үе болохоор яг л богд гэгэнийг айлтсан гэдэг тэр юм бүхэн цаг хугацаатай гэсэн утгатай аливаад цаг үгүй нүггүй гэснээр ингээд алхамаар богд өөрөө ч гэсэн удирдаад манжаас тусгаарлаж турах тусгаар Монгол улсаа байгуулахад өөрөө тэр үйл явцыг тэмцлийг оройлон удирдах явсан байгаа. Ингээд айжмаар 1909-10 он гэхэд манай Алтан уургийн ноёд хангууд
манжаас тусгаарлах боломж бүр хамар дор ирлээ гэдгийг ойлгож хөдөлгөөнд орж эхэлсэн. Энэ хөдөлгөөнийг бол далдуур удирдахжсэн хүн нь бол богд 8 дугаар богд гэхэнт өөрөө байсан гэж одоо үзэж байгаа. За тэр хөдөлгөөний хамгийн чухал одоо удирдагчд нь сайн ноён хаан, Наман сүрэн, Даалам, Цэрэнчинд, Дайчин Чинван хамт орж гэх мэтийн хүмүүс байсан. Энэ бүгдийн ард бол богд гэхэнтэн байсан. Ингээд 1911 оны 12 сарын 29-нд монголчууд манжаас тусгаар улсаа байгуулж олноо өргөгдсөн богд хаанд Монгол улсаа тунхаглаад шашин төрийг хослон баригч хинжээгүй эрэхт наран гэрэл түмэн нас богд хаан гэж өргөмжлөөд одоо энэ 8 дугаар богд авгаал усан хаан ширээнд залснаар 20 дугаар зууны түүхэнд дэх Монголын хамгийн том баяр багталт үйл явдлын гүнд богд хаан орж ирсэн. Хамтдаа өнөө эртнээс ингэж бэлдэж гэрье болгож авчирсан Дондов Долом хатан тос эрдэнэ тунгалаг чамд төрийн хатан эрдэнэ улсын их дагна гэж өргөмжлөгдсөн. Тэр хүртэл цагаан дараал гэж явж исэн билээ. Ингэж богд хаан бол 20 дугаар зууны Монголын түүхэнд асар том үүрэг гүйцэтгэсэн. Турах тусгаар 260-70 жилийн турш хаангүй байсан Монгол төрийг сэргээж хаан болсноор Монголын түүхэнд бол хамгийн том үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн нэг нь байхаас аргагүй болж байгаа. Тэгээд яг хувь хүний судлаад үзэхээр сэтгэл зүрх нь Монгол болсон, өөрийгөө Монгол гэж үздэг байсан. Анхдугаар богд болон 2 дугаар богд алтан ургийн хугацааны хүмүүс байсан учраас 8 дахь дүрний чинь дүрээрээ ингээд хөөхөр бас алтан ургтай холбоотой гэж тодорхой хэмжээнд богдыг хаанд залсан ноёд маань бас үзчихсэн юм билээ. Ингээд харамсалтай нь 13 оноос эхлээд нөгөө 3 улсын хэлэлцээрээр Монгол улс нь статусын хувьд бол автономит улс болсон ч гэсэн хэмжээгүй эрхт хаан ширээнд бол богд хаан заларсаар байсан. 1919 онд Гамин цэрэг хүрээнд орж ирж богдыг гэрийн хороонд хийсэн бас нэг юм эмгэлтэй өдрүүд үргэлжилсэн. Энэ үеэр буцаад тусгаар тогтнолоо олж авахын тулд түшинлийн нам гэд байгуулагдсан. Тэр түшинлийн намтай бас богд хаан араас нь холбоотой байсан. Бас нэг халахын заяа гэж яригадад байдаг нь үргэлж түүхийн хамгийн эцэгтэй мөчид хамгийн азтайгаар дандаа Монголын хувь заяа эргээд идэхтэй холбоотой байлээ. Ингээд гэрийн хороонд орсон байсан богд хааныг 1921 он Борон Унгарын фон Штенберг гэдэг цагааны одоо цэргийн нэг жижиг бүлгийн удирдагч нь хүрээг чөлөөлснөр богдыг бас Гамингийн гараас чөлөөлж эргээд хаан ширээнд салгасан. Тэгэхээр богд хаан 2 удаа хаан ширээнд заларсан гэж үздгийн түүхэнтэй. Тэгэд нэг сонирхолтой одоо ам яриагаар дамжсан хуучийг би ламнараас сонсч исэн. Богдыг ингээд Гамингийн гэрийн хороонд хийсэн Хатанбаатар Магсаржав Манлаван Дамжин сүрэн тэрхүүтэй баатруудыг шоронд хорьсон байх тэр төвшөртэй үед одоо ингээд бид яах вэ? Цэргийн хүч яахгүй юм гээд нөгөө ойр тойрны хүмүүс нь хэлэхэд богд хаан Гаминг дарах ном уншижсэн. Мөн дээрэс нь энэ бол цаг нь ирэхээр доосох юм гамшиг байгаамаа. Гаминг чандруу гэд нэрлэж. Тэгэх юм бол үнс чандруу шиг ингээд аяндаа сарнчин гэж хэлсэн, айлцсан гэж ярьд юм билээ ламнар. Тэгээд сүүлд нөгөө 21 оны хосголын донд нөгөө нэг гамин чандрууг дарсан тухай дуу хүртэл гарсан байдаг. Тэр чандруу гэдэг нь тэгэд нэрлэлжүүл үйл үлээрээ гэд дарагдчихна гэж богдыг айлцсан гэл гэж үздэг юм билээ. За ингээд 12 сарын 29-нд ингээд Монголд одоо энэ үндэсний эрх чөлөөний хосголын сайхан баяраа богд хааны ордон музейд жил болгон тэмдэглэдэг. Миний уншигч нар тэр өдөр очиж богд хааныхаа өшөөнд цэцэг өргөх, ламнар богддоо ерөөл айлтгах олон гоё ёслол болдог.
ямар ч одоо хүссэн очиж болно. Харамсалтай нь одоо манай төрийн удирдлагад байгаа хүмүүсээс хинж очдгоо. Ингээд үндэсний эрх чөлөөний хувьсгал 20 дугаар зууны хамгийн том үйл явдлын тэр баяраар Чингис хааны хөгшин цэцэг өргөд ийм хоржонтой үйл явдал болоод идэг. Хэрвээ үнэхээр энэ хувьсгалыг хүндэлж монголчууд ингээд 20 дугаар зуунд ингээд эрх чөлөө тусгаар тогтнолоо олж авсан баяр гэж хүлээн зөвшөөрч байгаа бол эсвэл богд хааны хөшөө эсвэл одоо цогт их оронч дайчин чин ханд орж хөшөө цэцэг өргөж болно шүү дээ. Энэ үйл явдлын хоёр чухал удирдагчийн хөшөө нийслэлд сүндэрлжил байхад манай дарга гишүүд тэр арчсан намынхан ч ялгаагүй бүгдээрээ ингээд ирдгүү богд хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлчихээр одоо өөрийгөө ямар байдалд орно гэж боддгийг би бүр инээд төрөддгийг. Тэгэхээр эрдэмтэд, лам нар, зохиолч нар ингээд соёлын зүтгэлтнүүд л очиж богд хаантаа хүндэтгэл үзүүлд юм да. За тэгээд миний хувьд богд хаан Ахтайгийн хоёрын тухай роман бичсэн, хүүхдийн ном гаргасан. Тийм болохоор хаахт хоёрыг хүндлээд 2026 оны ширээний календарыг хаахт хоёрынхаа амьдралтай холбоотой зураач гэрэл цэцгийн бүтээсэн зургуудыг ашиглаад ийм ширээний календар бүтээсэн. Доороо ингээд товч түүхэн байгаа. Одоо бид ингээд түүх соёлоо дээдлэхгүй юм бол түүхээ мэдэхгүй ойд төрсэн сармагчтай адил гэдгийг өнгөцгөн харахаар ойд төрдөг ямар сармагчин байдгийг гэмээр боловч сармагчин хүртэл төөрөх үз тийм тэнэг байдал шүү гэж ухааруулсан үг юм байлээ. Сүүлийн үед одоо энэ Станы орнууд Казахстан дараа нь бас Киргизүүд бас нэмэгдсэн. Нэмээд туркууд манай түүхийг өөрийнхөө түүх мэтээр ингээд дор дураараа ярьцгаадаг болсон гэтэл манай төрд бол зөөлөн хүчний бодлого гэж бараг алга тийм нөхцөлд бодоод миний хувьд зохиолчийн хувьд нийгэмдээс соёл гэгэрэл түгээх ёстой болов уу гэж үндэсний ухамсар сэргээхэд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулъя гэд хүн чинь өдөр болгон ширээн дээр байгаа календарыг хардаг. Хэдийгээр утсан дээр байдаг ч гэсэн би дандаа ширээний календар хардаг байхгүй. Тэгээд нөгөө хүснэгт нь нэлээд том учраас дотор нь бас жижиг одоо тодорхой ажлуудаа тэмдэглэж болмоор тэгэд өдөр болгон түүхийг сануулж байна. Түүхэндээ хайртай өвгдөөс их түүхээрээ бахархдаг хүн болгоны хөдөлж аваад бүтэн жилийн турш ширээн дээр тавих тийм ухаанлыг хийл гэж миний хувьд бодсон. 2026 он дууссан ч гэсэн түүхэн ач холбогдол нь ерөөсөө мөнх үлдэхээр тийм календар байгаа. Миний уушигчид, миний дагагч одоо шүдэр цэцэг пэйж чи ямар ч болон дагагчтай байлаа. Бүгдээрээ харилцагчийн бэлгэндээ өөртөө гадаадд байгаа хүүхэд найз нөхөдтэй авах бэлгэний чинь нэг болох байхаа гэж найдаж байна. Ингээд түүхээ марцсан ойд төрсэн сармагчмууд болохын тулд бүгдээрээ өвгдөцийнхээ уул мөрөөр орцгоё. Түүхээ судалцгаая гэж уриалж байна. Тэгээд дараагийн одоо их тагны тухай товчгоо яриад тэгээд цаашаа үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагч чин зоригт их оронч дээдсийнхаа тухай ярилцъя гэж бодож байна. Баярлалаа.